Орхон туус сумын малчин Нямсран өвгтэй Батбаяр гэж хүн байна. Манай Сэлэнг аймгийн Орхон туус сумын хонгороо 3 дугаар багийн нутаг Үлзий нүг гэмэх үзэсгэлэн сайхан байгальтай нутгийн ард түмний туслангийн цөм газар болсон тэр сайхан нутаг дээр минь Бронз Хийс гэж хятад компани орж ирээд хууль зөрчин одоо үйл ажиллагаа явуулж одоо нутгийн ард түмэн биднийг ихээхэн эсэргүүцэл хүргээд байна. Тийм учраас бид нэр өнөөдөр энийг эсэргүүцэж одоо энэ төр засгийн дээд удирдлага ерөнхийлөгчтэй хандаж хэлэх үг байна. Ерөнхийлөгч хөрсөх гэдэг хүн маань тэрбум мад тарыгээд байгалаа хамгаалах талаар их сайхан эерэг үйл ажиллагаа эхлүүлээд бас хэдэн жил болж байгаа. Тэрний хүрээнд тэр хууль маань хөдөө орон нутагт бол үнэхээр цаасандаа байна. За ягаад гэвэл одоо энэ уул уурхайн компаниуд чинь алт 3 дугаар алт 3 гэлээ хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэж ингэж явж байгаа. Тэр нь бол ерөнхийлөгчийн тэр бүм одоо тарих ургуулах тэр үйл ажиллагаатай бол тэрсэлж байгаа байхгүй юу? Тэгээ одоо нутгийн сайхан байгалыг сүйтгэж унган байгалаараа усан мод сойгийн маань устгаж байгаад Орхон туус сумын иргэд малчид бид ихээр гомдолтой байна, маш их эсэргүүцэлтэй байна. Тэгээд ерөнхийлөгчтэй хандаж ирэхэд энэ уул уурхаад гадар нутаг өгөхдөө бүх талын хууль дүрмийг баримталж, орон нутгийн иргэдийн эрх ашигыг тусгаж, хуулийн хэрэгжилтийг сайн хянаж үзэж, тэгээд энэ байгаль туулгуудын маань ай сав газраар одоо энэ алтны уурхаан лиценз өгөхгүй байх талаар ажиллаж өгөөч. Энэ тэрбум модныхаа хэрэгжилтэн дээр анхаарч үзэж манай Орхон туусамд энэ 3 дугаар багийн нутагт Үлзий нүг гэдэг газар байгаа Бронз Хийс гэдэг компани бол таны тэрбум мод төлбөрийн чинь үйл ажиллагааг ноцтойгоор зөрчиж байгааг энэ баримтаар харуулж байна. Энийг та харж хандаж биднэрт одоо тусалцаа үзүүлнэ үү? Бид нар байгалаа хамгаалж байгаа нутгийн иргэдийн эсэргүүцэл бид нар цаашдаа бас тууштай тэмцээд явна. Бид нар унган нутгийн иргэд нь үе үеэрээ эдэн цуланцаараа орхон туучуудын нутгалж ирсэн унган сайхан байгалыг одоо сүйтгэж байгаад иргэд бид нэр бол маш их гомдолтой байна. Тэгээ би туулгын сав газар байна. Уурхаануудын талаар ярьж. За туулгын сав газар бол одоо модныгоос хойш нь бол уурхаан асуудал бол нэлээд эрчимтэй орж иж байгаа. Ерөөсөө мэдэгдэхгүй нутаг орны иргэдийн үгийг сонсохгүй. Одоо энэ Бронз Хийс компанийн хөтөл байна штэ. Малчтын хонгороо 3 дугаагийн 2025 оны 4 дугаар сарын 3-нд туралцсан малчтын хурал дээр 100% эсэргүүцээд байхад тэгээ одоо хууль зөрчөөд орж ирээд явж байгаа. За орон нутгийн дарга нар бол ерөөсөө төрийн хуулийг хэрэгжүүлэхгүй байна. За жишээлх юм бол энэ тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд ямар үйл ажиллагаа явуулж байгааг нутгийн удирдлагууд мэдж байгаа штэ. За тэгэхээр сумын байгаль орчны улсын байцаагч мөн хэдэн бол одоо энэ Бронз Хийс компанийг тэн дээр тэр газар дээр үйл ажиллагаа явуулахад нь энтэй бас уйлдуулж өгөх хэрэгтэй байхгүй. Энэ зөрчил мөн үү ерөнхийлөгчөө гэж би асуумаар байна. Тэгээд тэргээр барахгүй одоо манай нутгийн сайхан түүх дурсгалд одоо энэ ийм олон үйл хөдлөлт орсгол. түүхийн үйл хөдлөх дурсгал болох энэ хэрэгслүүдийг 10 тонны хэрэгсүүрийг яг тэр компани 4883 газар дотор оруулаад өгсөн. Одоо баримтаар зургууд нь бид тэгээ төрөвчээсэн сүйтгэдэг олдохгүй байна. 7 хэрэгсүүр нь яг дэрэгд нь одоо ухаж байгаа газар байгаа. 3 нь бол орс ураггүй алга болсон. Нутгийн иргэдийн тэн дээр одоо амьдарч байгаа иргэдийн мэдээлэл яг сайхан тэнд байсан тухай гэрчилж байгаа. Одоо ингээд 3-ыг бол сүйтгэсэн иргэдийн хэлж байгаагаар бол тогтоогч байгаа юм байна. Энэ дээр одоо та бүхэн төр засаг холбогдох одоо тэр уул уурхай яам, эдэс баялагын яам гэдэг чи одоо иргэд бидний одоо үндсэн хуулиар заагдсан эрхчлөлөг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Яагаад гэвэл Монгол улсын газрын хэвлийн баялаг ард түмний эдэл төрийн хамгаалтанд байна гэсэн тунхагтай билээ. Тэгээд энэ бүх хууль дүрм чинь зөрчигдж байгааг одоо төр засгийн удирдлага бөгөөд ерөнхийлөгч тэгээд энэ уул уурхай эзэс баялагын яам нь одоо анхааралтай авч биднийг одоо үзэх хэрэгтэй байна. Ер нь энэ уул уурхай яамд ашигт яам гэдэг газар бол
ард түмний тухайн орон нутгийн ард түмний эрх ашигыг ноцтойгоор зөрчиж байгаа үндсэн хуулийн заасан эрхийг нь ноцтойгоор зөрчиж байгаа үйл явдал үнэхээр бид нар таалагдахгүй байна. Бид нар харамсаж байна. Тийм маш их хохирж байна бид нар. Одоо энэ сэтгэл санаа, эд материал тэгээд энэ түүхэн нутгийнхаа энэ түүхэн унган байхлын төрхийг бүр нь одоо алдагдуулж ягаад туйлын харамсалтай байна. Бид маш их хохирч байна. Одоо энэ компани үйл ажиллагаа явуулж байгаа газар чинь одоо нутгийн иргэдийн энэ гол дагуу дүүрэн тусдаг газар байхгүй 40-50 айл тусдаг. Тэр айлын сайхан малаа бэлчээлээд ус ундаалаад хүүхэд огчдын голдоо шумбаад шувууд нь хүртэл гол усандаа жаргалтаа ийм сайхан нутаг үлээ. Тэгээ энэ нутгийг маань сүйдэлж байгаад бид нэр туйлын зогсоолгомоор байна. Энэ Боронскис компани үйл ажиллагааг одоо яаралтаа зогсоолгох хэрэгтэй байна. Зогсоож өгөхийг хүсэж байна. За тэгээд улмаар бид нэр малчин нутгийн иргэд бид нэр энэний тухай тэмцээд нутаг орон дээр очиход 10 гаруй хоног одоо тэмцэж явах хооронд одоо 10 гаруй хоног ухаад ямар хүмүүс тандсан. Тэгээд бид нэр сумынхаа тамган засаг дарга бөгөөд засаг дарга тэгээд байгууллын орчны байцаагч мөнх эрдэнэдээр тандсан. Өөр цагдаа тандсан. Тэгээд цагдаагийн байгууллага тандсан. Бичиг баримтын зөрчилгүй ямар ч зөрчилгүйг тандсан. За тэгээд улмаар бид нэр 10 гаруй хоног ухаад одоо бүр там болгож хайсан. Тий. Ийм байгаа. Одоо энэ бодитоор зураг нь одоо бидний хойно харагдаж байгаа. Гэтэл хууль зөрчсөн байсан тий. Гэтэл бол хууль зөрчсөн юм одоо байгаа. Тий 6 хоног тэмцсэн. Тэгээд мэдээж ард иргэд бидний хувьд бол мэрэгжлийн тусалцаа хэрэгтэй болсон. Тэгээд одоо ямар хүнтэй тусалцаа авах вэ? Нутгийн удирдлага бол биднэрт үйлчлэхгүй уул уурхайн компани талд нутгийн удирдлага цагдаагийн байгууллага бол уул уурхайн компани талд үйлчилж байна гэж үзээд болзошгүй гэж үзээд одоо мэрэгжлийн байгууллага юм уу өөр хүнд хандах хэрэгтэй болоод судлаад тэгээд энэ экологч туяа гэдэг хүнд хандаад бид нар ингээд судлуулж үзсэн байгаа. 6 хоног одоо бид нар өдөр шөнөгүй явж тэмцэл хийж одоо тэр үйл ажиллагааг зогсоосон байгаа. Төр зогсоолгосон байгаа. Зөрчил ирсэн учраас төр зогсоосон байгаа. Байцаагч нараар тэгээд цагдаагийн байгууллага тэгээд орхон туулсмын улсын байцаагч мөнх эрдэнэ дац тавын төр зогсоосон байгаа. Эдгээр хуулийн ажилласан ингэж ухахгүй байхаас. Хэрвээ орон нутгийн холбогдох албан тушаалтнууд хуулийн дагуу ажилласан бол одоо энэ өдөр энэ арын зургаар харагдж байгаа шиг ийм болохгүйгээр бид нэр бүрэн зогсоолох боломжтой байтал худал мэдээлэл өгч бидний энэ сайхан унган байдлыг маань ухаж төмсөд одоо бүр аль хэдийн ашигласан юм шиг ийм байдалд хүрсэн маш хурдтайгаар. Энэ яг туул голын хаана вүлээ? Маш ойр тий. Туул голынхаас бүр нэг 80-100 м хөрхүүгүй ийм ойр маш ойрхон газар байгаа. Иргэдээр. Тий. Зүүн иргэдээр. Яг зүүн иргэдээр нь ингээд туул голынхаа иргэдээр одоо малчтын одоо жишээ хөдөөнөөс мал усандаа цуваад ордог зам амын бол бүрэн хаагаад ингээд малын байна. Малын 3 дугаарагийн мал угаалганы байна тэр хашаан дотор нь хашаад авчихсан. Малаа угааж чадахгүй ийм байдал байна. 2026 оны 5 сарын 23-ны өдөр тухайн одоо Сэлэн аймгийн Орхон туул сумын нутаг дэвсгэрт одоо уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Хууль бус одоо үйл ажиллагаа явуулж байна гэдэг тэр тухайн үед газар дээр нь очиж үзлээ. За тэгэхээр туул голын айс хав дагуу маш олон алтны компаниуд одоо уурхайн одоо малтлага одоо олборлолт хийж байгаа нь бол маш одоо ноцтой асуудал гэж үзэж байна. За тэгэхээр туул голын яг хажууд одоо 100-аас 200 м орчимд газрын хөрсийг хуулаад уурхай үйл ажиллагаа бол явагдаж байгаа нь одоо арын зурган дээр харагдаж байгаа. Тэгэхээр одоо нутгийн ард иргэдийн бол эсэргүүцэж үүнийг бол одоо хууль бусаар одоо хийж байна гэдгийг одоо ярьж байгаа. За тэгэхээр экологч туяагчийн хувьд болохоор энэ дээр гарсан одоо яг хууль бус үйлдэлүүдийг нь бол маш баримттайгаар одоо гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ уурхайн үйл ажиллагааг бол одоо бүрмөсөн зогсоож энэ газар нутгаас нь одоо хөөж явуулах шаардлагатай байна гэж үзэж байна. Тэгэхээр ер нь бол яг уурхайн тэр малтлах хийж байгаа газар нь соёлын үнэт төв хэрэгсүүр одоо маш олон тооны хэрэгсүүр байдаг юм байна. За тэгэхээр энэ хэрэгсүүрийн хувьд болохоор юу гэж бодож байна вэ гэхээр энэ бол бидний одоо үүх түүхээ батлах, дэлхийд таниулах маш одоо
маш үнэтэй тий маш үнэтэй одоо хөрөнгөнд ордог. За тэгэхээр энэ хэрэгсүүрийг бол ингэж хамаагүй уул уурхаан зүгээр өрмөнд оруулаад одоо энд бол жишээ нэг хүний арга яс байлаа гэж ботход тэрийг одоо тэр уурхаан одоо шороонд овоолоод явуулчих нь үнэхээр маш харамсалтай зүйл. Тэгэхээр бид нар нэг ширхэг яснаас хүртэл шинжилгээ авч дээж авч бид нар үг дээдсийнхаа үүхтүүх маш олон жилийн судалгаа гаргаж ирдэг байгаа. Тэгэхээр энэ дээр бол үнэхээр эсэргүүцэж байна. Бид нар бол соёлынхаа үнэт төвийг хамгаалж дээдлж энийг судалгааны одоо зориултынх нь археологийн хүрээлэн эднэрийг чинь малтад судлаж энийг дэлхийн нийтэд тавих ёстой зүйл гэж харж байгаа. Тэгэхээр ийм харамсалтай зүйл хийж байгаад нь одоо иргэн хүний хувьд Монгол улсын иргэн хүний хувьд бол эсэргүүцэж байгаагаа одоо үүгээр илэрхийлж байна. Орхон туул сумын 3 дугаар багийн иргэд бол 1-р иргэдийн хүсэлтээр 6 хоног ажиллаа. За бронз хийлгдэг уул уурхаан хийс гэдэг компани бол за хууль зөрчин, за соёлын үеийн тухай хууль, за газрын тухай хууль, нутаг дэвсгэр нэгж түнний удирдлагын тухай хууль, ойн тухай хууль, за гих мэтчин олон хуулийг зөрчсөн байсан. За бид бүхэн одоо хуулийн эдийн байгуулалт гомд гаргаад 5 хоног 4 хоносын ирэхгүй байсан. За бид бүхэн бол одоо Улаанбаатар хотоос хамтран ажилладаг. Одоо хэвийн мэдээллийн чиглэлийн хүмүүсээ дуудаад бүх орон даяарын бодит байдлыг хөрж одоо хэвийн мэдээлэлээр бол одоо хүргэсэн. За юунаас арай гайгүй одоо чихрээ авсан уу? За Баянгар аймгийн бишээ Сэлэнг аймгийн за Сайхан сумын 5 сум хариуцсан цагдаагийн хэлцээс бол ажлын хэсэг иржүүл одоо хэн шалгалтын ажиллагаанд оролцсон. Дээр нь сумын застарт гарсан хүслийн дагуу сумын застар гаргаад өдрөмж батлаад Баатарчны усын байцаагч ирж ажилласан. За сумын застаргын одоо хэн шалгалт хийх одоо ажлын хэсэгт бол сумын застаргын орлогч, за сумын хэсгийн төлөөлөгч, Баатарчны усын байцаагч орсон байсан боловч хэсгийн төлөөлөгч застаргын орлогч ороод ирээгүй. Ер нь бол энэ төрөлд ажиллаж байгаа хүмүүс маань ч гэсэн сумынхаа застаргын гарт барилдаггүй. Удирдамж гарсан ажлаас байгсмаг тэрийгэ мдэггүйгээд мэдсэж очихгүй ийм байдал застаргын орлогчийн одоо илэрхийлж байгаа байдлаар харагдсан. За хэсгийн төлөөлөгч бол цагдаагийн алба агчаа явуулсан байсан хэв журмын цагдаагаа мэдээж бас дуудахтаа өөр төршин ажилтаа байсан баха. За нэгдүгээр бронз хийл гэдэг компани бол за Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод хөтөлбөрийн эсрэг юм үйл ажиллагаа явуулсан. За энийг одоо орох боломжинд байгалийн уур амьсгалын өөрчлөлт яам, байгалийн найдварлах байдлын нарийн сүлгийн тайлан болон менежментийн төлөвлөгөө баталж өгсөн байна. Одоо нэг хэсэг нь одоо иргэд аж ахуйн нэг ерөнхийлөгчтэйгээ нийлээд тэрбум мод тариагаад явж хахад за байгалийн асуудал хайрсан төрийн захиргааны төв байгуулга нь одоо эднийг нүгэл шилжүүлэх оглоод нөхөн төлбөр төлөхөөр ингээд зохицуулаад энэ компанид ийм олборлох боломжийг олгоод байгаа нь өөрөө маш асуудалтай байна гэдгийг Монгол Улсын ерөнхийлөгч анхаарал авах хэрэгтэй байна. За энэ бол одоо бодоход хичнээн жил тарьсан ургаан мод хэдэн жил болсон модоо хэр маш үн цэнтэй. Энийг огтлоод одоо энэ шиг хэмжээний мод ургахтал дахиад 40 50 60 жил хэрэгтэй байх гэж миний хувьд бодож байна. Би бол ойн инженер биш. За дээр нь яасан гэхээр тухайн компани нь бол сумын эрдэнэ төлөөлөгчийн хурлаар хүслээ гаргаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд одоо асуудлаа тусгаагүй, сумын эрдэнэ төлөөлөгчдийн хурлын тогтоол гараагүй байхад олборсон өөрөө хууль зөрчсөн асуудал. За дээр нь застарын захимж гараагүй байхад газар ашигласан. За орон нутгийн нийгмийн харилцааны гэрээ хийгээгүй. За дээр нь яасан бэ гэхээр угсаалтан зүй хайгах судалгаа хийгээгүй нь газрын зөвшөөрлөг хүчин гол гүнс толно гэсэн соёлын үеийн тухай хуулийг зөрчсөн байна. Соёлын үеийн тухай хуулийн 28-2 шиг санаж байна. Би буруу хэлж магадгүй. За тэгэхээр манай төсөл төрөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу юу гэдэг вэ гэхээр археолог палеонтологи угсаалтан зүй хайгах судалгаа хийхгүй үйл ажиллагаа болсон замгүрийн компани, за зочдол бодол кемп, за замын компани би сая замгүр хэлсэндээ тэгээд ашигт малбал одоо ирж хайж байгаа тусгай зөвшөөрлөх компаниудын газрын зөвшөөрлөг хүчингү олгохоор соёлын үеийн тухай хуулийн одоо зохицуулагдсан байдаг. Тэгэхээр бронз хийс гэдэг компани бол одоо газраа зөвшөөрлөг хүчингү олох ийм одоо хууль зөрчсөн байна гэж үзэж байна. За дараагийн асуудал нь тухайн наадлага өгч өгч чинь энийг тухайн компани одоо археологийн эрдэмтдийн судалгаа дээр үзэхэд бол яг лицензтэй талбай дотор нь бол 10 шин тооны за хөр зэсгийн борлуулалт хүнэг үеийн булш хэрсүүл байна гэж гарсан ба. Гэтэл тухайн компани хэсэгчлэн хүчингү олох асуудал яригдаагүй байхад дор мэдээд энэ талбайд ололт хийсэн. За сая ажлын хэсэг одоо цагдаагийн болон сумын застарын тамга газар зассан ажлын хэсэг очиход додоо хэрэгсэн нь устж байхгүй байсан. Талбай дээрс нь олдоогүй. Энэ нөрөө яаж яах вэ гэхээр дэлхийн болон Монгол оюун одоо үн төв соёлын үйл хөдлөлт дурсгал за манай эртний өмнөх үеэс тоолвол
1700-аас 2500 жилийн түүхтэй. За манай эрдэнэс олох юм бол 4000 жилийн түүхтэй үн цэнтэй соёлын үйл үзэл дурсгалыг усаж өгөө олох ийм эрсэлд оруулсан байна. За 3 хэрсүүл олдохгүй байгаа цагдаагийн хуулиалтын байгууллага одоо тэрийг мэдээж газар дээр талбай дээр нь хяналтын тэрнээс олох юм уу үгүй юм уу олохгүй болсон. За магадгүй энэ бас усаж өгөө олгосон ч байж болзошгүй байна. Тэгэхээр өнөөдөр яаж өгөх юм манайх бол зөвхөн соёлын яамтай болсон мөртлөө соёлын үйл үзэл дурсгалаа хамгаалах зардал нөхөн төлөвлөлт тавих аргачлал байхгүй. Одоо энэ 2000 жилийн түүхтэй бол хэдэн төрлийн торгол тавих юм? 4000 жилийн түүхтэй бол хэдэн төрлийн торгол тавих юм гэдэг аргачлаа одоо бол соёлын яамтай болоод хоёр сайд ингээд дамнаад явж байгаа соёлынхаа хуулиа батлаагүй аргачлал байхгүй байхгүй. Одоо энэ нөхөн төлөвлөлт бас аргачлал байхгүй. Хоёрдугаар соёлын үйл үзэл дурсгалыг хамгаалах зардлаа ерөөсөө төвсөс суулгадаггүй соёлын сайд нь. Соёлын үндэс төв 23 онд бол 8 сая төгрөгтэй Монгол Улсын хэмжээнд 8 сая төгрөгөөр соёлын үеийн судалгаа хамгаалалтыг хийж чадахгүй бид нар дандаа өөрсдийнхөө зардлаар хийж хамгаалаад яваад байгаа ийм очиртэй юм. Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгч та энэ улсын их хурлын дарга шаш чатны хурлын дарга бол соёлын үйл үзэл дурсгалыг хадгалах хамгаалах одоо зардлыг төсөв суулгах хэрэгтэй. Энэ тад анхаарч үзээч дараалан хоёр одоо соёлын сайд хоёр эмэгтэй хүн шүү дээ арай өөр нэгэнтэй ажиллаж хахад соёлын өвөө усгуулаад байхад энд анхаарал хандуулдаг. Археологийн газраас өрүүлж соёлын археологи палеонтог усаасан хайгуу судалгааны тайланг соёлын амбал татаж аваад аль талбай дээр юм бэ гэдгийг хамгаалах үүргээ биелүүлэхгүй байна гэдэг асуудлыг Монгол Улсын ерөнхийлөгч анхаардаа авчи. Яг л манай энэ залуу Монгол Улсын ерөнхийлөгч гасгаа хандна гэж ирсэн. Энэ болохоор хардаа та нар одоо хэдэн жилийн түүхтэй юм одоо яг ингэж одорлцсон. Бид нар шаардлага тавьсан учраас ингэж зогсоод байгаа. Дээр нь тухайн компани яасан бэ гэхээр усын газраас бол ус ашиглаж зөвшөөрөл аваагүй байгаа. За өөрөөсөө бол туул газрын савзараас авсан гэдэг асуудлыг бол тавиад байгаа. За дараагийн асуудал нь болохоор яаж ирэх вэ? Байгаль орчны нөлөөлөлтийн найрсан үлгэнийг тайлбарлахдаа байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт яам одоо өчиг дутагдaltaй тухайн гадны хургуулгын компанид үйлчилсэн байж болзошгүй байна. За хурлын багийн иргэдийн нийтийн хурлын төвлөрөөс өсөд 3 иргэн энэ компанийн үйл ажиллагаа дэмжсэн тухай ярьсан байна. Гэтэл тэр 3 иргэний яриаг үндэслээд бүхэл бүтэн сумын одоо газар нутгийг 48,000 гааг уудахын компанид ингэж олорлуулах тайлан батлагдаад олорлдог байхгүй. Энэ одоо тайлан батлаад өгöd байгаа нь байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт яам бол бусад давуу байдал олгож яж болзошгүй байна. За дээр нь үүнтэй уялдуулаад байхад багийн сум орон нутгийн тухайн үеийн 2025 оны удирдлагууд одоо өөрчлөгдсөн байлээ сум удирдлагууд тухайн компанид үйлчлсэн байж болзошгүй асуудал үүсэж байгаа. Яг гэхээр багийн иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл тогтоол дээр ярьсан иргэдүүл би юм яриаггүй гэж хэлж байгаа. Тэр хин нэгэн одоо тэр зохиомжоор хийгээд одоо уулуурхайн компанид үйлчлээд найрс үлдээн тайлан батлуулж энэ нутаг усаас сүйтгэсэж болзошгүй байгаа учраас өөр дайланда тагнуулын ерхий газар гадаадын хургуулдаг компани учраас тагнуулын ерхий газар эрүүгийн цагдаагийн алба цагдаагийн ерхий газар авьяастай тэмцэх газар энэ дээр анхаарал хандуулж өгөөч. Хаяг нь болохоор Сэлэнг аймгийн Орхон туул сумын 3 дугаар агийн нутагт дэвсэрт юм аа. За тэгээд одоо дахиад энэ дээр бид нар юу гэж бодож байгаа энэ компани таваад өгөхөөр археологийн эрдэмтдийн одоо судалгаагаар илэрсэн юм соёлын үйл үзэл дурсгал байгаа учраас тухайн компани тусгай зөвшөөрлөг хэсэгчлэн хүчингүй болох асуудлыг бид нар хөөцөлнө. За тэр хооронд 45-аас 3 сарын хугацаа байгаа. Энэ хооронд энэ соёлын үеийг одоо устгах гээд байгаа учраас энэ цагдаа хууль хяналтынхын энд анхаарал хандуулаад энийг одоо битүүмжлэх хөдөлгөөнгүй болгох энэ арга дээр бас ажиллаж өгөөч гэж хүсэж байна. За яагаад гэвэл хүсэл гараад 5 хоноход ерөөс ажлын хэсэг байгуулахгүй байгаа одоо Сэлэнг аймгийн шат чатын цагдаагийн байгууллага бол энэ компани энэ одоо имийг сүйтгэхэд дахиад ингээд юу нүдгүй чихгүй юм шиг байж магадгүй байгаа учраас бид бүхэн дахиад энэ үлдсэн үеийг хэсэгчлэн хүчингүй болгож газар нутгийг хамгаалж үлдэхийн хугацаанд бүх одоо соёлын яам за дээр нь энэ байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт яам соёлын үндэсний төв тагнуулын ерхий газар авьяастай тэмцэх газар эрүүгийн цагдаагийн албарынхаа анхаарал хандуулж өгөөч гэж хичээнгүйлэн хүсэж байна. Энэ хүсэлт бол хөдөө орон нутгийн иргэдийн одоо надаар дамжуулсан юм хүсэлт юм аа. За тэгээд ер нь одоо Сэлэнг аймгийн Орхон туул сум төдийгүй сэлэнгчүүдийн Сэлэнг аймагт байгаа одоо малчин төв бол үүнтэй одоо энэ газрын тухай хууль, газар тариалангийн хууль, уул уурхай хуулинд бол үнэхээр дарамтлуулж байна. Хоёр талаасаа хачигдаад малчид ихээхэн. За энэнийг төр засаг нь дээрээс хамгийн асуудалтай төр засгийн шийдвэр гаргаад явуулаад байгаа нь өөрснөө ашиг зөрчилтэй байгаа байхгүй юу? Одоо юу гэхээр газар тариалангийн одоо мадажхан бичээрийн газрыг газар тариалангийн газарт шилжүүлнэ гэдэг одоо хууль гаргацсан одоо бидний бэлчээрийг бас дээрэмдэж одоо газар тариаланд өгөх гэж байгаа. Ийм ноцтой асуудал байна. Тэр нь санаа зовж ятал хажуу талаас нь үе олноороо ингээд уурхаа
хамаагүй зөвхөн бронз кейс биш дахиад өчнөө уур хаанууд ороод ирсэн ноцтой туулгуудын айс ав газар одоо ноцтой одоо зөрчлүүд зөрчил байдал үүсээд ингэж явж байна. Тэгээ болохоор одоо энэ холбогдох байгууллагууд нь одоо төрийн түшээд засгийн газар ерөнхийлөгч одоо яамдууд нь энийг анхааралтай авч бас Сэлэнг аймгийн одоо Малчин төмний эрх ашиг дээр одоо анхаарлаа хандуулж өгнө гэж хүсэж байна. 17 жил одоо байгаль орчныг хамгаалах ажлыг одоо 21 аймагт тоож надад очоогүй багш цөөн байдаг. Бүх сумдууд ихэнх багуудаар очижсэн хэлье. Малчид бол яаж ийнө гэхээр Монгол улсыг тэжээж байгаа хүмүүс ахгүй юу? Малчид малаа малжиж Монгол орж бид нар цатгалан хоолтой байгаад байгаа. Тэгэхээр энэ төр засаас гарч байгаа бодлого шийдвэр эдийн засгаа одоо илүү олгоно өсгөн Монгол орноо одоо хөгжүүлнэ гэж байгаа боловч Монгол улсын төр юун дээр тогтно иргэн дээрээ тогтно. Тэгэхээр төр засаас гарч байгаа бодлого шийдвэр Монгол улсын иргэний одоо эрхийг зөрчихгүй эрх ашиг нь одоо хохирохгүй байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр энэ ажлын тусгай зөвшөөрөл олгоод байгаа нь иргэдийн эрхийг зөрчөөд байна. Дээр нь одоо газар тайлан дээр нь энэ юугаараа тусгай зөвшөөрөл олгодгоороо малчтай шахаад байгаа нөөрөө Монгол улсын тусгай зөвлөлт аюулгүй байдлаар одоо нөлөөсөн юм шийдвэр болоод байна. Энэ тэр тусгай уул уурхай зөвшөөрлөгч гэж үзэж байна. За яагаад гэвэл манай орон чинь мал сүргүүл ерөөсөө хэдэн мянган жилээсээ л одоо Монгол улсад хилээд ичиж ирсэн шүү дээ. Уул уурхайд одоо хэмжээ хязгаартай. Эндээ 100 кг мал төрөл тэрийг аваад дуусна. Гэтэл одоо Монголын одоо хөдөө аж ахуй тийм мал аж ахуйн салбар бол үеийн үеж одоо цаашдаач тэжээнд итгэжээд ирсэн Монголын нүүдэлчдийн соёл иргэншлийг биеэрээ тээж байгаа амьд өв тээгчнэр ахгүй манай малчид чинь. Тэгэхээр одоо энэ засгийн газраас гарч байгаа бодлого шийдвэр улсын их хурлаас гарч байгаа бодлого шийдвэр бол одоо Монгол орны иргэн бүр тэдэд малчин иргэдийн эрх ашиг зөрчихгүй нүүдэлчдийн одоо соёл иргэншлийн одоо өгөв хийхгүйгээр байгаасаа гэж хүсэж байна. Дээр нь одоо энэ танахаас чи их хурлын гишүүн болсон энэ хүмүүс байгаад байгаа шүү дээ. Тэр хүмүүс ч одоо арай л хөл гарынх нь хураг хөхөж өгөх нь холгүй хоолын амд нь жажиж агаад залхад бэлдээд өгөх нь холгууд гуйж говшиж явж агаад гишүүн болдог. Өнөөдөр нутгийн иргэдийн эрх ашиг зөрчилдөд Монгол орны тусгаар тогтол аюулгүй байдалд халдаад тэгээд туулгол чи өөрөө бүх Улаанбаатар хотын иргэд 5 аймаг 37 сумын иргэдийн уудаг ундны усны асуудал яригдаад хахад энэ усын их хурлын одоо тойроос харсан гişүүд уугаа байгаад байгаа нь үнэхээр хачирхал одоо юу гэж гутамшигтай байна. Та бүхэн хажуудхан талын тэр газар өөрсдөө янз янзаар гоё хос сонор өмсөөл найдлахыг чинь ярьж хилээд уузаа зохион байгуулад яваад байгаа юм. Яг наад талд нь иргэд Монгол орон даяар одоо энэ хүмүүсийг авчиад ерөөсөө бүх одоо сүлжээгээр цахим өөр бусад бүх цахим сүлжээгээр одоо ингээд хууль зөрчилдөд энэ туулгын сав газар сүйтгэдэг энэ орон нутгийн эрх зөрчилдөд ингээд байхад хажуугаар яг дүлий чихгүй сохор мэт яваад ах юм аа. Эндээ та нар одоо үүргээ ухамсарлаач. Энэ усын хурлын гишүүд аймгийн одоо эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөр сумын эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөр багийн засаг дарга сумын засаг дарга нар та нар одоо үндсэн үүрэгт ажил хийх хэрэгтэй байна. Та бүхэн бол яасан бэ гэхээр одоо залсан одоо тийм гуутай бурхан биш ээ. Та бүхэн бол ерөөсөө л яг нийтийн эрх ашиг одоо ашиг нийцсэн үйл ажиллагаа зохион байгуулах, иргэдийн эрх ашиг хамгаалах, тэдний төлөө түүжүүлэх ёстой хүмүүс шүү дээ. Шаш хотын хурлынхан та нар анхаарлаа хандуулаач гэж өгтөгч миний хувьд бол хэлхийг хүсэж байна. 100 түүчэлэх 100 мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 мэдээ.